За энэ одоо үзэгчид та бүхэнд баруун өмнөд хятадаар одоо аялсан гэрэл зурагчдын буюу Монголын гэрэл зураг сонирхогчдын хамтарсан аяллыг үзүүлж байна. За энэ аяллыг Аян Trails компани зохион байгуулсан байгаа. Энэ аялал нь Улаанбаатараас Бээжин, за Бээжингээс Сычуан мужийн төв Чинду хот. За Чинду хотоос бид Шанси мужийн төв Шиан. За тэгээд эндээсээ Бээжин, Улаанбаатар гэж 4500 км орчим одоо аялах ийм аялал юм. За энэ аялал бол ихэвчлэн хятадын аялал жуулчлалын одоо онцгой сайхан тийм одоо олон нийтэд татдаг зэгүүдээр үйлчлэх юм. За энэ аялалд маань ерөнхийдөө 10 гаруй одоо гэрэл зураг сонирхогч ижил одоо жишээ нь төрлийн сонирхолтой улсууд оролцож байгаа. За бид нэр Чинду хот буюу хятадын 4 дахь том хот 10 гаруй сая хүнтэй том хотод шүн дөлөөр бууж өөрөөр хэлбэл Сычуан муж дахь одоо гайхамшиг зүйлүүдийг үзэх аяллаа эхлэж байна. За бид нэрийг очиход одоо Чинду хот шөнөөр байсан учраас холын одоо жишээ нь урт удаан нислэг хийсэн учраас энэ шөндөө Чинду хотын нөхцөл байдлыг одоо зарим хэсэг нь одоо харж гадуур явж за тэгээд одоо шөндөө маргааш нуртай идэл байх учраас эртхэн амарцгаас юм. За энэ дашрамд одоо Чинду хотын тухай хэлэх Чинду хот бол хятадын баруун өмнөд мужийн хамгийн том сүүхэр хот. За энэ харагдаж байгаа байшин бол дэлхийн хамгийн том байшин гэж одоо нэрлэгддэг том төв. Энэ төв одоо бидний очиход ашиглалтанд ороод байлаа. Өөрөөр хэлбэл шинэ зууны дэлхийн төв нэртэй энэ төв бол үндсэндээ 500 метр одоо урттай 100 метр одоо өндөртэй ийм байшин. За энэ дотор бол зөвхөн 17 одоо жишээ нь 5 одтой буудал байдаг гэдгээс аваад үзэх юм бол ямар одоо аврах хэмжээний тов болох нь харагдана. За далай тэнгисээс 1000 гаруй километр хол учраас далай тэнгисийн орчныг бий болгосон ийм одоо өрмөц сайхан одоо усан одоо зингэлт хүрээлэн байгуулсан байна. За түүнээс гадна энэ дотор бол хэд хэдэн одоо хөлбөмбөгийн талбай одоо багтах хэмжээний том талбайтай далайн болоод орчин үеийн цэнгэний асар их одоо том төвүүдийг бий болгож чадсан. Далайгаар саалс хэдий ч гэсэн далайг бодогдуулах тийм орчин үйлчлэгийг одоо бий болгох дэлхийн хамгийн том төв юм а гэж одоо ингэж хэлж байгаа. Түүнээс гадна одоо энд бол олон улсын бизнесийн байгууллагууд, банкуд, за энд бол 10 гаруй IMAX буюу орчин үеийн одоо стерео кино театр байгаагаас ахуулаад ингэж үзэх юм бол энэ үнэхээр авраг том бүтээн байгуулалт байлаа. За бидний аяллаа үеэр энэ авраг том байгууламж ашиглалтанд орж за дэлхийг одоо шуугуулж байсан тэр үе юм а. За Чинду хот бол хятадын тэнцвэртэй хөгжлийн нэг том одоо тулгуур зорилттой одоо газар гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл баруун өмнөд мужаа одоо хөгжүүлэх гол тулгуур нь Чинду хот юм гэж. Тийм учраас Чинду хотод байж байгаа түүх соёлын болоод аялал жуулчлалын одоо гайхамшиг зүйлүүд за мөн одоо ажилтнууд технологийн чиглэлээр хятадд одоо тэргүүлэх хотуудын нэг болно гэсэн одоо энэ зорилттой. За манай гэрэл зурагчид маань одоо хятадын Чинду хотын
тухайн одоо өглөөний одоо годомжны амьдралын зураг авснаар бидний аялал эхлэж байна. За бид нэр энэ өдөртөө болвол үндсэндээ бол дэлхийн өвд бүртгэгдсэн буюу өөрөөр хэлбэл дэлхийн гайхамшиг гэж нэрлэгдэх хэдэн газруудаар шахуу төлөвлөгөөтэй одоо очих энэ төлөвлөгөөтэй яваа. Тийм учраас өглөө эртлэн алсын замд гарлаа. За бидний эхний очих газар бол их бурхан гэж нэрлэдэг Майдар бурханыг үндсэндээ 1000 гаруй жилийн тэртээ хэрхэн одоо дэлхийд хамгийн том хэмжээгээр одоо уулс хийлж бүтээсэн тухай энэ одоо чинь том газрыг очиж үзнэ. За ер нь одоо гэрэл зураг сонирхдаг хүмүүсийн хувьд бол одоо харуут сайтай маш гоё зураг авагддаг давтагдшгүй байгальтай давтагдшгүй төгсөлийн зургалтай газруудад өөрсдийн одоо уран бүтээл архив одоо зузаалах одоо гол зорилго байдаг. За тийм учраас бид энэ Лишан гэдэг ууланд байдаг их буддаа буюу Майдар бурханы 1000 гаруй жилийн тэртээ авраг том одоо жишээ чулуун сэлбэр нэг одоо үзэхээр энэ Лишан хотод игээд байна. За ингээд бид нэр одоо Лишан хотын дэрэгдүүр байдаг хятадын авраг том хэд хэдэн голууд нийлж маш том мөрнийг үүсгдэг тэр голын зангилаа дээр ирээд тэгээд тэр бурхныг үзэх аялал руугаа гарах гэж байна. За их бурхандоо очиход бол машинаар очиж болно, явганаар очиж болно. За гэхдээ бол бүтэн өдөр 2 өдрийг зарна. Ганцхан голын тэртээдл байдаг одоо жишээ нь тийм томоохон одоо хадрахыг уулс. За бид бол шахуу төлөвлөгөөтэй манай одоо хөтөлбөр одоо жишээ шахуу учраас хөлөг онгоцоор буюу одоо багавтар одоо жишээ нь усан онгоцоор явж очиж энэ одоо их буддааг дороос нь үзэх энэ одоо байрлалыг сонгосон. Учир нь бид нэр бол энэ буддааг үзсний дараагаар бол хятадын ариун уул гэж нэрлэгддэг 4 их уулын хамгийн одоо өндөр ууланд очиж дэлхийн одоо жишээ нь байгалийн хамгийн гоё одоо зураг авч болдог тийм газруудад одоо очиж үзэхээр явж байгаа. За бидний энэ том мөрнүүдийн залгаан дээр орших хэсэг рүү жижигхэн одоо хөнгөн онгоцоор одоо явж байна. За бидний харах гэж зургийг авах гэж хүсэж байгаа зүйл бол нэгэн цагтаа орчин үеийн бурхадаас дэлхийн хамгийн том одоо бурхан хөшөө гэж нэрлэгдэжсэн тэр том зүйлүүдийн зургийг авах зорилго юм. За ингээд мөрний залгаануудаар уруудаад бид нэр одоо нэг хагас цаг орчим одоо уруудж явсны дараа ийм том одоо аврах хөшөөг харлаа. За энэ бол 72 м өндөртэй. Өөрөөр хэлбэл 1000 жилийн тэртээс энэ уулыг одоо сийлж хийсэн. Хадрахыг одоо уулыг цааш нь гүнзгийлэн сийлсэн. Ийм том авраг бурханы одоо үзэх завшаан гарч байгаа юм. За энэ бол дэлхийн өвд бүртгэгдсэн за олон үеийн хятадын түүх соёлтой холбогдох ийм одоо том зүйл юм аа. За энэ бурхныг бол 25 жилийн турш одоо сийлж маш олон хүний хүчээр хийсэн гэдэг. За хожим нь бол хятадын засгийн газар за мөн Мин улсын үед ч гэсэн энэ орчин тойрных нь уулыг нэмж одоо сүвлэж доогуур нь одоо нүхлэж сүм хийдүүдийг барьсан. За мөн энэ уулын одоо дээгүүр янз бүрийн одоо сүм хийдийн одоо зам мөргөлийн замууд байдаг ийм газар. За тэгэхээр зэрэг энэ бол одоо дэлхийн гайхамшигт ордог зүйлүүдийн нэг юм аа. За энэ уулыг нөхөлсөн энэ авраг том бурхны одоо зураг манай зурагчдын хувьд бол ганцхан цэгээс авч байгаа хэдий ч гэсэн маш одоо сонирхолтой дурсамж, сонирхолтой архив одоо үлдээж чадсан. За энэ 71 м өндөр ийм том ад асхыг цааш нь одоо ингэж гүнзгийл сийлсэн. Дэлхийн хамгийн том одоо суумал одоо бурхны одоо за энэ бол 25 жилийн турш хийсэн гэж бидэнд тайлбарлаж байгаа. Ерөнхийдөө одоо ийм байгалийн багцыг ингэж сийлж хийсэн авраг том одоо бурхан багшийн хөргийн хувьд бол энэ дэлхийн өндөр Афганистаны одоо 70 гаруй метр сүнсэн одоо тэр бурхантай бол бараг тэнцүү гэж хэлдэг юм. А гэхдээ хэрвээ энэ бурхан босоогоор одоо шин хэмжээг ингэж үзэх юм бол 140 м байна.
Ийм одоо сонирхолтой урсгал дэлхийн үйлдвэрлэгдсэн энэ одоо нэлээд илтгэл урсгалтай холбоотой юм байна. За энэ бурхныг одоо үнэхээр гайхалтай одоо уулаас нь ургуул сийлсэн учраас иргэд мөргөлийн улсууд ихэхээс гадна энэ Сичуаны 2008 оны газар хөдлөл гэж одоо дэлхийд онцлогсон газар хөдлөл болсон. За энэ газар хөдлөлд бол огт хүртээгүй юм аа. Ямар ч одоо жишээ нь гэмтэл цогог аваагүй маа гэж одоо хэлж байгаа. За энэ бурхныг үзэх аялал маань богинохон байсан. За хэдийгээр одоо тийм боловч гэсэн бид одоо ямар ч байсан энэ одоо дэлхийн томоохон чухал зүйлүүдийн нэгийг үзээд ингээд цаашаа гэрэл зургийнхаа одоо өөрсдийн авсан зургуудыг хоорондоо одоо үзэж харах санал солилцох хэлбэрээр ингэж явсаар дараагийн зэг дээр ирж байна. За энэ бол бид нэр масранг дэлхийн өвдгөрт хөгжсөн хятадын байгалийн одоо үндэсний парк цэцэрлэг төрөлн болох томоохон газарт ирж байна. За энэ бол хятадын сүүлийн 2000 жилийн турш домог болоод Деважингийн их чухал одоо газар гэж үзэгддэг. Хятадууд жил хэдэн саяар ирдэг. Жуулчид бол 2 сая орчим одоо гадны жуулчид одоо ирдэг ийм газар. За энэ 3100 орчим метрийн өндөртэй энэ уулын оргилдох ариун газруудад хүрэх тэдний жуулчдыг тээвэрлэхийн тулд энэ дид бүтцийг одоо нэлээд онцгой одоо байгуулсан нэлээд хүндрэлтэй юм бэрхшээлтэй уулыг одоо 3000 м хүртэл одоо зам зассан байгаа. За тэгтээ зэрэг автозамаар одоо толгой эрэхтэл энэ хурдтай нарийн давч замуудаар одоо жуулчны тэргүүд явцгаана. За ингэж уулыг одоо өгсөж энэ чулуурхаг байгалийн үзэсгэлэнтэй уулыг өгсөж явсаар үндсэндээ бол бид 1500 м орчмын өндөрт харьцангуй өндөрт гарна. За тэрнээс дэш дахиад одоо явганаар за мөн одоо дүүжин замаар гэх мэт янз бүрээр явсаар уулын орой тэр дундаа үүлэн дунд байдаг алтан оргил буюу алтан сөмөд хүрэх юм. За энэ эмээ гэдэг нэртэй уул. За энэ уулыг болвол хятадын буддын шашны 4 ариун уулын нэг гэж хэлдэг. За тэр дундаа ариун уулуудын хамгийн өндөр нь юм. За ингээд бид нэр эхний хэсэгтээ 1500 м-ийн өндөрт жижигхэн досхонд ирээ тэрнээс цааш явганаар алхаж байна. За явганаар нэг хэсэг одоо мөн жуулчлал зориулсан одоо замын дагуу явсан. За бид нар бол 4-5 сард явсан учраас уулын дээж өгсөх тусам битүү манан дунд орж. За үндсэндээ бол үүлэн дунд явж гин гэсэн утгатай. Ингээд цаашаа аялал үргэлжлэж байгаа юм. За бидний одоо энэ аялал жуулчлалын хувьд энэ одоо гэрэл зурагчид маань аяллаа сонгохдоо бол аялал жуулчлал бага байдаг үеийг сонгоё. Тийм учраас өөрсдөө жаахан чөлөөтэй аялье гэсэн юм бодлоо. За би тийм хэдий боловч одоо аялагчд нэлээд байсан. За зуны буюу уран улирлын цагаар ялангуяа аяллаа одоо нягтарчлын оргил үеэр бол энд ер нь одоо алхах гэх их зайгүй болдог ийм газар юм байна. За энэ уулын оргил дээр үндсэндээ бол тэр алтан сүм, алтан зааны сүм, Деважингийн оргил гэдэг одоо оргилууд бий. За тэнд хонвол тэнд мөргөл үйлдвэл энэ уулан дээр гарвал их одоо учир янзантай хүсэл хүний бие махбод сэтгэл санааны бүхий л одоо төгөлдөр зүйлсгүүлдэг гэсэн хятад хүний одоо итгэл байдаг юм байна. Тийм учраас одоо хятадууд үзэж харахаасаа гадна мөргөлийн аяллаар их ирдэг юм. За бидний хувьд бол энэ халуун орны трофийн бүс, умрдын одоо сэрүүн бүс хоёрын заагт оршдог энэ бүсийн бэсрэг улирлын үед ирээд одоо өөрсдийн одоо дуртай зургууд авах тэр боломжийг л хайж ирж байгаа улсууд. За хэдийгээр зураг авахд хамгийн одоо сайхан үе биш байлаа ч гэсэн аялал маань үзэж харж байгаа зүйл маань бидэнд үнэхээр их таашаал өгч байлаа. Битүү манан дунд энэ одоо жишээхэн ой хөвч өндөр хийц завчмын дээгүүр сэрэг татуулан байгаа энэ сайхан агаарын дундуур одоо явганаар аялах гэдэг бол өгөөшгүй төсөөлж хэлхийн аргагүй сайхан сэтгэл төрүүлэх тийм нэг аяллаа мөч байлаа. За бид олуулаа яваа учраас санал солилцох. За мөн одоо зураг хөргөө авах, нэгэн дээр одоо наргиж хөгжих, нөхөрлөх бүхий л одоо сайхан аялалд таардаг амттай хүмүүс биднэрт таарч байлаа. За бид дээшээ алхах тусам улам л одоо манан битүүрэл ингээд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар бол 2500 м орчим гарч ирээд дахиад хэсэг хугацаанд явсны дараагаар бид нар дүүжин зам дээр оргилийн
одоо гол дурсгалууд болох сүм хийдүүдийн хэсэгтэр очино. За энэ сүм хийд уулын орой дээр байж байгаа сүм хийд бол Тан улсын үед баригдсан гэж үзэж байгаа. Тан улсын үед гэдэг нь 1100 жилийн тэртээ одоо баригдсан сүм хийдүүдэнд байдаг. За мөн одоо Даогийн гол хятадын хуучин одоо хаадууд ирдэг байсан. Даогийн гол сүмүүд байсан. За түүнээс гадна одоо Шаолин гэж одоо манайхан ярьдаг нөгөө тулааны урлагийн Шаолинний одоо сүмийн зүүн өмнөд хятадын хамгийн гол сект буюу гол урсгал одоо энд байсан гэдэг. За энэ уулаар одоо аялах юм бол нэг 7 хоног аялах хэрэгтэй. 72 сүм хийдвэ гэж ярьдаг. Тэр 72 сүм хийдийн 2-3 алдартай нь бол Шаолны уламжилт одоо эртний тулааны урлагийн сүмүүд байдаг юм байна. За бидний очиж байгаа хэсэг бол буддын эртний уламжлалт тийм оргил хэсэг юм. За бид одоо дүүжин замаар дээшээ 400 м яваад тэгээд оргилынхаа хэсэгтэр гарч байна. Жиндин гэдэг одоо уулын оргил дээр байдаг буудлууд хонох боллоо. За ингээд бид нэр зочд буудал маань ерөнхийдөө их сайхан буудалтай. За ер нь бол баг монголчууд ирж байгаа тэр багаараа ирж байгаа баг анхны тохиолдол болов да. За ингээд бид нэр буудалтай буусны дараагаар мөн төдөлгүй одоо яач хамгийн дээд талын оргилын одоо жишээ нь дурсгал сүм хийдүүдийг үзье гэж уурайд гарч ирж байна. Үүлэнчлэний жаахан ч гэсэн нар үзэгдэхүүдэд одоо гэрэл зүрхчин хүн бол баярлж байдаг хойно. За энд бол төр зуурын ганц нэг үзэгдэл болоод л тэгэл буцаал бүрхэж байлаа. Өөрөөр хэлбэл аргачлгүй бид нэр харьцангуй өндөртэй бол 2500 м өндөд гараад ирсэн учраас энэ бол байнгын үүлэн дунд байх л боломж. За тэгээд бид нарыг одоо уулын билээс харахад нэлээд одоо бөхчм халуун нав ногоон байсан бол уулын орой дээр нэлээд тийм хавар дуу сэрүүн эргэн тойрон цас уусан одоо ийм хэсэг байлаа. Гэвч гисэн хэдий боловч энэ уулын оргилын хэсэг тэр чигээрээ жуулчдад зориулсан цогцлбор тусгалын шинжтэй асар их хөрөнгө оруулсан. За тэгээд мянган жуулчид хэдэн сая жуулчид ирэхэд нөхцөл байдлыг одоо бүрэлдүүлсэн. Уулын оргил дээр хэдэн одтой уудал хэдэн янзаараа байна гэх мэтээр байна. За ингээд битүү манантай хэдий боловч бид нар алтан зааны одоо сувраг гэж нэрлэгддэг. Энэ дээр бол үндсэндээ бол хэдэн зуун зааныг инк амгалан болоод төвшин амгалан одоо бэлэгддэг. Энэ уулыг бол заан амгалангийн уул гэдэг учраас түүний сүлтэн болдог нь бол заан юм байна. Тийм учраас энэ даврах томор заануудыг хийж тавьсан том одоо бурхад шүтлэгийн газрууд байдаг юм байна. Гэр зураг авах сайхан аялалд багтаад ингээд зураг авч одоо маш их баяртай байна. Энэ аян трээлсд их баярлж байгаагаа илэрхийлье. Нийт зурагчдынхаа өмнөөс гайхамшигтай байна өнөөдөр. Ерөөсөө манангаар дүүрсэн өнөөдөр бид нар эндээ хоноод одоо маргааш зураг авахд хамгийн гол нь нартай байгаасаа үл тэнгэр цэлмээсэ гэж бүгдээрээ одоо залбирчл хонохоор шийдэж байна. Бүр хэлхийн аргагүй бид хэд сайхан зураг аваад явж байна. За бид өнөөдөр Чиндүү мужийн одоо их үзэсгэлэнтэй байгалийн сайхан ийм газар ирээд зураг авцгаал 15 хүнээс бүрдсэн аялын баг маань үнэхээр одоо сэтгэл өндөртэй зураг авч явнаа. Эмээ уул гэж одоо хятадын 4 ариун уулын нэг дээр гараад ирсэн зогсож байна. Одоо биднийхаар бол одоо их том хайрхны нэг дээр одоо хятадын 4 том хайрхны нэг дээр зогсож байна. Далайн төвшнөөс их өндөрт гасан болохоор тийм манан буудан хөөрсөн одоо тийм үлгэрийн мэтэл одоо газар бид нар байна да. Тэгээд одоо манантай болохоор одоо энэ бурхан энэ гоё алтан ганжруу одоо харагдахгүй байна. Маргааш өглөө бидгэд одоо яарад одоо хүлээж байна да.
Тэгээд өнөөдрийн сэтгэл бол одоо хүн болгоо их сайхан байна. Хятадын нэлээд том өндөр ууланд байрласан алтан сүмийн дэргэд ирчихсэн байж байна. Энэ хятадтай бол их нэлээд байгалийн гоо сайхан үзэсгэлэнтэй газруудын нэг юм байна. Харамсалтай нь өнөөдөр их манантай будантай байсан учраас бидний одоо нэг зураг авах үндсэн ажил маань бол нэг амжилттай болж чадаагүй. Гисэн хэдий боловч бид нар энэ сайхан газар ирсэндээ үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл энэ бол хүн болгон хүсэж мөрөөдөж явдаг, очихыг хүсэж байдаг тийм сайхан газруудын нэг дэлхийн бас нэг соёлын өвийн үнэт дурсгалуудын нэг хүнд байд юм байна. Миний энэ хойдолд байж байгаа энэ алтан сүм байна. Энэ доотлолд байж байгаа бас бурхан Буддагийн нэг дүр байна те. Энэ дээр хүн болгон их энэ буддантай манантай үеч гэсэн хайхрахгүйгээр ингээд зорж ирдэг юм байна. Дөндөө олон хүмүүс энэгээр явж байна. Бид нар бас энд хамт эднэртэй хамт энд байгаад баяртай байна. Хэдийгээр оройтож амарсан ч гэсэн хөөрөл хүлээлттэй автсан манай аялагчид үүрийн харанхуйгаар босож оргил ойдоо дахин гарлаа. За энд их олон хүн өглөөний 6 цагт гараад ирсэн. Энэ 3300 метрийн өндөрт ийм олон хүн үүрээр нарны одоо гарахыг харах, нар ургахыг харах гэж ийм ёслол одоо ирэх юм байна. Тэгээ энэ сайхан одоо уулын орой дээр барьсан энэ сүмийн зогсолбор энэ шүтэн газарт хоноод тэгээд өглөө энэ уулын ориглоос наран ургахыг үзвэл насны нэгэн сайхан баяр юм гинэ. Аз жаргал буян болвол маш их оливчдаг гэж ингэж үздэг учраас энэ ихэнх нь хятадууд байж Монголоос ирсэн манай багийнхан байна. За Европоос бол 100 их хүмүүс ирдэг гэж тэгж ярьж байна. Тэгээ одоо энэ хүмүүсийг наран ургахыг үлээгээд хөвч утгаа ирчээд ингэ байж байгаа. За өглөө үүрээр инхүү наран ургахыг одоо үзэх тэр дундаа одоо үйлсийн дундуур одоо энэ их уран хоёроо одоо гарахыг зургийг авах, үзэж харах, мөргөл одоо шившлэг хүслээ үйлдэх гэдэг бол энэ алтан оргилын дээрээс хийсэн хүний одоо амьдралдаа хийж байгаа хамгийн сайхан зүйлийн нэг юм аа гэж одоо хятадууд тэгж үздэг юм байна. Тийм учраас хятадуудын хувьд бол мөрглөө хийх, манай монголчуудын хувьд бол одоо өглөөний нарандах одоо энэ байгалийн орчны сайхан зургийг авах одоо тийм шамдангуй их сайхан дур сонирхолтой зүйлүүдийг хийлээ. За өглөөний энэ өглөө болоход өчигдөр оройн шөнө одоо бид нэр орчны уусыг одоо харж чадахгүй ямар одоо газар байгаагаа сайн мэдэхгүй зөвхөн одоо судалж мэдснийхээ төсөөлийн дагуу байсан бол эргэн тойрон өндөр завчим одоо ханан хаднуудтай дээгүүр одоо жишээ нь оймод одоо ногоон одоо бүрхсэн тэгээд тэр завчим ханангууд дээр их үзэсгэлэн сайхан сүмүүд одоо ялгарсан. Тэртээ одоо жишээ нь 2000 метрийн одоо дор хөндөд байж байгаа жижигхэн хотууд, уулын хоорондоор одоо жишээ нь манан үүлийн савслаг энэ тэрийг одоо харахад үнэхээр бид нэр үүлэн дээр хонсон юм байна. Үүлэн дунд байгаа юм байна. Тэнгэрт одоо жишээ нь гарч хонсон юм байна. Тэгээд бид нэр одоо энд гой зураг авч болох нэ гэсэн одоо хэлэрэмшил, таашаал. За тэгээд одоо ялангуяа одоо аяллаа одоо сайхны одоо амтыг мэдэх ийм зүйл харагдаж байгаа. За тэр дундаа одоо чи наран ургаад одоо улам тодроод одоо үүсэс дээгүүр одоо нар гарч ирээд энэ уулын оргилыг одоо харуулхад энэ нарны гэрэлд одоо алтан шаргалаар одоо бүтээсэн эдгээр сүмүүдийн үзэсгэлэн за энэ зогсолборуудын одоо үзэсгэлэн үнэхээр энэ одоо гайхалтай одоо жишээ нь хүний өөдөөс галбуулан одоо тусаж байдаг. Тэгээд энэ одоо алтан сүмүүдийг юу гэж хэлдэг вэ гэхээр хятадууд энэ Сичуанид намдор хүндийнүүдээс Гишан уулын орой дээрх алтан сүмийг харахад нар хэд болсон мэт одоо харагдана гэж одоо ийм яруу найрагч одоо байдаг юм байна. Өөрөөр хэлбэл тал талаас одоо наран галбаж байгаа мэт ингэж харагддаг ийм одоо Европын үзэсгэлэн юм аа гэж одоо ингэж хэлдэг учиртай юм байна. Үнэхээр одоо энэ хятадууд сүүлийн аялал жуулчлалын одоо хөгжлийн дагуу олон сая жуулчид ирдэг болсон учраас энд маш их хөрөнгө гаргаж хуучин зүйлсийг одоо сэргээн засварлаж дандаа одоо жишээ нь ойл, зис, одоо алтлаг өнгө, алтан одоо жишээ никель, дицметр одоо жишээ энэ уулын орой дээрх сүмийг одоо хийсэн. За дотор талын нарийн шүтэнүүд, энэ зүйлс, за тэр дундаа одоо жишээ нь хэдэн үеэрээ явж ирсэн одоо тахилч лам нар дуудлага уншлах нь хэвээрээ байх юм.
大声云火力，菩萨即为春树抚恤，儿子回乡复乡。 Тэгээд их цагтаа бол хаадууд энэ одоо үзэгсэн дуулан дэрж Хятадын Мин улсын үеийн одоо Чин улсын үеийн алдарт яруу найрагчид ирж энэ Лишан уулын одоо үзэгслэнгийн тухай энэ ариун уулын үзэгслэнгийн тухай ярьдаг. За энд түүнээс гадна бол одоо манай Тумбааш гэж хэлдэг одоо эвдтэрүүн амьтны жинхэнэ одоо их орон. Энд бол жинхэнэ эвдтэрүүн амьтан хэдэн үеэр оршиж ирсэн газраа гэж одоо ингэж домоглон ярилцдаг юм байна. За 8 зааны нуруунд дээрх одоо жишээ нь Будда бурханы ариун дүрийг одоо сэлсэн алтлаг одоо өндөр бурхан тэргүүтэн бол үнэхээр энэ орчны одоо жишээ нь уран барилга, сүсэг бишрэл за мөн одоо жишээ нь хүний нүд булаах ховор үзмрүүдийн нэг болдог. За энэ ууланд аялна гэдэг бол явганаар одоо аялах замуудтай. За мөн одоо жишээ нь автомашинаар ирдэг бол бидний л ирсэн зам. За бусад сүмүүдийг ингээд залгаад одоо аялах юм бол хэд хоног аялж болдгоо гэж одоо дөрөв миний хэлдэг бол энэ уул одоо ямар одоо их баялаг зүйлүүдтэй вэ гэдгийг харагдж байгаа. За нөгөөтэйгөр энд бол маш олон төрлийн хүрхрээ, уулс, хад хасах, одоо түүхийн чухал зүйлс, олон агуй, за сүм хийдүүд гэдэг бүхэлдээ энэ бол их чухал зохицлбор газар юм аа гэж ингэж үздэг. За дэлхийн олон орны одоо гэрэл зурагчид энд ирж байгалийн одоо гайхамшигт одоо зураг, байгаль соёлын одоо жишээ зохицонгойг одоо харуулсан сайхан зургуудыг авах одоо тийм хүсэлтэй. За тийм учраас олон хоногоор хүлээж нар, үүл, агаар, салхи, уулын одоо жишээ харилцан зохицлыг одоо бий болгож авах. Энийг бол хичээдэг байна. За бидний хувьд бол төлөвлөгөөт аялал учраас дараагийн одоо энэ Сичуан мужид байж байгаа сонирхолтой зүйлүүдийг үзэх аялал учраас энд яг тохиолдсон байгалийн нөхцөл байдлаар нь гэрэл зургуудаа аваад өөрсдийн одоо архивыг бий болгоод замун гэрэл зургийн туршлагаас солилцоод сайхан зургуудаараа одоо таашаал авч нэгнээ магтан өргөмжилж хөөргөж ингэж одоо сайхан нарийн таваар одоо аяллаа ингэж хийж байгаа. За үйлсийн орон, Манан Бодонгийн орон, ариун одоо жишээ нь Деважингийн орон, Сүнхийд, Алтан сүмийн орон, Зааны амгалангийн орон гэх мэт янз янзаар одоо нэрлэдэг. Хятадын одоо байгалийн гайхамшуудын нэг гэж нэрлэгддэг. За түүнээсээ гадна дэлхийн өвд бүртгэгдсэн түүх соёл, байгалийн одоо ховор, хосмол шинжээрээ одоо дэлхийн одоо өвд бүртгэгдсэн байгаад гэж ингэж хэлдэг. За энэ Хятадын 4 ариун уулын нэг гэдэг маань үндсэндээ бол Хятадын баруун тийш байж байгаа хамгийн гол одоо ариун уул эргэн тойрны одоо жишээ нь сүрдэг уулсаас цоройж гарсан өндөр одоо тийм оргилын дээр бид байгаа юм. Тэр одоо энэ аяллага хамгийн топ хэсэг бол Эмээ уулын орой дээр ирэхэд бол нийл манан байсан. Ерөөсө 5 м 10 м-ийн зайн дээрээс харагдахааргүй тийм манантай байсан. Тэгээ бид нар маргааш өглөөнийг хүлээж маргааш өглөө нар гараасаа гэж залбирсан. Юмнуудаа өргөсөн. Тэгээд өглөө бид нар 4-5 цагт босоод тэнгэр цэлмэг од төгсөн байсан чиг бүүн баяр. Тэгээд бид нар өглөөний нар мандах үед одоо 6 цагт нар мандсан. Тэгээд 6 цагт босоод бид нар бүгд зургийн аппаратаа бэлтцгээгээд тэгээд зураг аваад тэгэл явж байна. Өөрийнхөө хэмжээндээс жоохон будлаач. Би бол ингэж бодож байна. Энэ өглөө энэ уулын оройгоор энэ олон зохицлбор дотор манайхан ингээд тоош тал зарим нь харан хойддаг одоо янз бүрээр ингээд ажилласан. Миний хувьд бол яг өмнө нь одоо судалгаагаар харж исэн тэр уулсын олон давхар их олон хүүл их хөлсөн байдал тийм их гоё юм таарсангүй. За ерөнхийдөө бол тийм утаач юм уу гэмээр тийм юмтай байна. Гэхдээ дээд зохицлборыг авахд бол сайхан. Алсын ийм одоо шинэ лендскейп авахд сайхан тиймэрхүү байлаа. Гэхдээ бол өчтөрийн манантай хүмүүсээс жоохон гониглонгой байсныг бодвол илүү баяртай. Гэхдээ хүссэн зүйл бас арай л хүрсэнгүй гэж бодож байна.
Гэхдээ одоо ямар дахиад эргэлтэй нь биш. Энэ алс газар одоо бид нар чи үндсэндээ Улаанбаатараас 2500 км нисэж ингэж багаараа ирж зураг авч байгаа. Гоё нь юу гэхээр зэрэг одоо ингээд хамтдаа бүх юм гэрэл зургийнхаа дуршлагыг солилцоод янз бүрийн алдаа оноогоо аваад зарим нь суралцаад зарим нь гоё зурагтаа буцаад хүн болгон гоё дурсамжтай буцаж байгаа нь хамгийн гол. Өөрөөр хэлбэл энэ бол монголчууд дараа нь ийм сонирхолтой газрууд байдгийн байна. Буддын шашинтай холбоотой, соёлтой холбоотой юмуд байдгийн байна. Дэлхийн ертөнцид ийм зогсолгорууд байдгийн байна. Тэрнийх алдартай юм байна. Бид нар бас ийм хиймээр юм байна. Бидэнд ийм байгаа гэсэн ашиг тийм олон санаа бодлоодоо солилцсон тийм өдрүүд болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ аялал бол зүгээр нэг одоо юм үзээд явж байгаа биш. Энэ соёлын талаар маш их олон зүйлүүдийг хүмүүс өөртөө тээж буцаж байгаа. Дээр нь болохоор зэрэг өөрсдийнхээ мэрэгжил сонирхлынхаа энэ чиглэлээр бол их олон зүйлүүдийг хоригдлуулж байгаа. Энэ бол их чухал юм. Энд бол хүмүүс янз бүрийн одоо техник хэрэгсэлтэй байгаа. Янз бүрийн одоо чадвартай байгаа. Янз бүрийн туршлагатай байгаа. Тэр бүхнийг их сайн солилцож одоо чинь энд бол мэрэгжлийн хүмүүсээс ахгуулаад яг гэрэл зураг сонирхож байгаа, ажлынхаа зэрэгцээ сонирхож байгаа зүгээр энэ хувийн сонирхол хобби маягаар явж байгаа усууд зөндөө бий. Гэхдээ эднийг нэгтгэж байгаа нэг зүйл бол гэрэл зураг, нөгөө нэг нэгтгэж байгаа зүйл бол аялал, бас нэг гоё нэгтгэж байгаа зүйл бол ингээд хувийн дурсамж, мемори нь одоо ингээд их олон хүмүүст бий болж байгаа сайхан юм. Тэгэхээр монголчууд бол нэг хэсэг бол амьдралаа яая гэж явдаг байсан бол одоо ингээд сонирхлоороо том соёлоодыг үзээд мэдээлэл хуваалцаад эх орондоо юу хийх вэ, ямар юм байж болох вэ, хүмүүс юм байдгийн байна гэдгийг харж үзэж байгаа нь чухал зүйл гэж бодож байна л да. За энэхүү бид нар энэ алтан оргилийн алтан сүмийн орчинд бол манай одоо чинь 15 гэрэл зурагчин тус бүрдээ бол их олон зураг дурсамж ялангуяа одоо чинь хувийн архивуудаа их баяжуулсан. За тэр дундаа одоо чинь энэ нийгмийн одоо сүлжээнүүдээр энэ гэрэл зурагчдын гэрэл зургууд, өөрсдийн сэтгэгдлүүд, за мөн одоо чинь дэлхийн соёлын талаар одоо чинь үзүүлж байгаа өөрсдийн цуглуулга архив одоо баяжуулсан тийм зүйл боллоо. Манай гэрэл зурагчид дотор дэлхийн улс орнуудаар аялдаг, дэлхийн янз бүрийн одоо сонирхолтой зүйлсийг одоо үзэж харж гэрэл зургийнхаа дуранд буулгаж архиваа бүрдүүлж номоо хийж ингэж явдаг хүмүүс ч бий. За мэрэгжлийн гэрэл зурагчаас гадна яг гэрэл зураг дурлаа сонирхож байгаа хүмүүс ч бий. Тэгэхээр зэрэг ингэж одоо хамтын ижил сонирхолтой хүмүүс аялах нь миний дээр хэлснээр бол үнэхээр одоо ач холбогдолтойгоос гадна өөрсдөө нээсэн, өөрсдөө туршлагыг баяжуулсан, за мөн архив сан хөмрөгөө баяжуулсан ийм зүйл болдог. За бидний хувьд бол нөгөө гэрэл зурагтаа шунаад талд одоо ингээд зураг аваад дээшээ доошоо гээд ингээд явцгааж яхад ер нь хятадуудын хувьд бол ерөөсөө маш их одоо тийм цэцэг бишрэлтэйгээр амьдралдаа нэг удаа одоо ирж байгаа алс жавшааны одоо хэрэг гэсэн улсууд одоо их тааралддаг юм байна. За энэ орой дээр бол үндсэндээ бол зундаа хэдэн мянгаар одоо хүмүүс хонож одоо амарч болох тийм хэмжээний одоо зочдууд үйлшний газруудтай. За бид нэрийг одоо өглөөгөр болоод дүүжин замаар буцах үед бол доороос хүсэж ирж байгаа хүмүүсийн тэр урсгал бол асар их байсан. Урд оройн бид нар бол урсгал сэлсэн үед ирсэн. За буцахтаа бол урсгал эхэлж яхад арай одоо жишээ нь их урсгал эхлэхээс өмнө одоо бууж амжиж бас завсар заагаар нь бол өөрсдөө хичүүлээтэй байх одоо боломжийг бүрдүүлж амжлаа. За энийг бол манай аялал жуулчлалын аян сайс компани бол одоо зохион байгуулж гэрэл зурагчдад одоо боломж олгож байгаа энэ зохион байгуулалтын үр дүнгиж үзэж болно. За өдөр тийшээгээ болоод ирэх юм бол ерөөсөө энэ хүмүүсийн урсгал ялангуяа одоо зураг авдаг хүмүүс, орчны байгаль соёлын чиглэлийн зураг авдаг хүмүүст бол зураг авах боломж юу нь олохгүй шинжтэй. Ялангуяа сэргүй гэж байгаа ихэд нэл асар их одоо хөлөглөнтэй ийм байдаг газар юм байна. За бид нэр дүүжин замаар 400 м доошо буусны дараагаар дахиад дараагийн одоо өөрсдийн буцах автобусны хэсгийн тосгон руу хүрэхийн тулд дахиад нэг хэдэн зуун метр одоо энэ уулын засмал замаараа явна. За энэ бүхэндээ бол мэдээж хаттын одоо соёлын гэдэг юм уу хүмүүсийн за идэж уудаг амьдралын төрхтэй холбоотой хүний хөрөг зураг нийгмийн амьдралыг одоо төрсөн харуулдаг тийм одоо зураг гэрэл зурагчдын маань хувьд бол олзуулж байгаа юм. За байгалийн гэрэл зураг авдаг хүмүүсийн хувьд бол нөгөө одоо их том хүсэл мөрөөдөл тэр зүйлүүдэд эхний туршилт харуулга биелүүлж чадаагүй гэсэн. Дахин ирэх, дахин авах болж игэл одоо шинэ байгалийн нөхцөлд
дахин одоо яаж ажиллах уу гэдэг одоо туршлагаа хөрвүүлээд ингээд буцаж байгаа. Ямар ч аялал хоосон байдгүй, ямар ч аяллаас таашаал авчилж чадвал тэр ямагт дүүрэн байдаг аяллаа нэг гол онцлог юм. За ингээд бид нэр цаашаа дараагийн аялал руугаа буцаж байгаа. За энд бол үнэндээ энэ маш их сүлэг завчим халуун орны ийм онцгой сонирхолтой байгаль учраас хэдэн зуун метрийн үн дээр хавцал дээгүүр одоо салсан замуудаар явах. Тэр зөөлөн одоо шинэ өндрийн үүс буюу тэр ман донд явах гэдэг бол одоо төсөөлж хэлэх аргагүй тийм одоо сайхан сэтгэл санааны тайвшрал тийм бүхэн сайхан одоо байдлыг хүнд өгч байдаг юм байна. За Сичуан мужийг бол дэлхийд даяар мэддэг нэг зүйл нь бодвол нэлээд тийм залхуу, назгаа, өхөөрдөм нэг амьтнаар одоо сайн мэддэг. За үүгээр нь одоо анх Сичуан мужийг дэлхийд даяар одоо мэддэг болсон байгаа. За энэ бол бидний панда буюу монголчуудын одоо орчуулсан нэрээр хулсны баавгай юм. Тэгэхээр хулсны баавгайг Сичуанд очисон хүн үзэхгүй болвол одоо Сичуаныг үзсэн одоо болохгүй гэдэг нь тодорхой. Тийм учраас бид нэр энэ одоо Сичуаны нийслэл Чэнду хотоос нэг хэдэн километр хотын төвөөс одоо алс байдаг. Хулсны баавгайн одоо үржүүлэх хүрээлэн олон улсын хүрээлэн гэдэгт очиж үзлээ. За энэ бол ерөнхийдөө нэг 30 гаруй газрыг одоо хашчихсан. Хулсны яг одоо тэр халуун орны нөхцөл байдлыг одоо бүрдүүлсэн ийм орчин цэцэрлэгт хүрээлэн байдаг юм байна. За энд бол мэдээж одоо яваад үзэх юм бол цаг их аавна. За бид бол гол хэсгүүдийг очиж үзлээ. Бидний гол зорилго бол панда буюу одоо хулсны баавгайг үзэхээс гадна тохиромжтой аятайхан одоо зураг авчих. Ялангуяа хүн болгон панданы өөрийн одоо аппаратаар дарсан, өөрийн нүдээр харсан одоо сайхан зурагтай үлдэх ийм одоо хүсэл мөрөөдөл байлаа. За пандагийн хүүхдийн одоо цэцэрлэг гэх мэтээр янз янзэр хөөрхөн нэрлсэн байх юм. Тэгээ панда буюу одоо энэ хулсны баавгай гэдэг бол их залхуу, их удаан хөдөлгөөнтэй ята тийм амьтан их одоо хөөрдөм одоо тэр дундаа пандаг харсан хүн бол дандаа л одоо нялх хүүхд хөөрж байгаа юм шиг одоо ярьж байгааг харах юм. За ялангуяа халуун бөхчм учраас энд бол одоо тэгэл одоо залхуураал ингээ нозоорол одоо хөвдчихэйдэг. За тэгээд энэ чинь одоо зургийг авах гэхлээр зэрэг хэдэн цаг чамаагүй хэдэн 20-30 минут чамаагүй нэг тийшээ хараад ааглаа хөвтөөд буруу хараад хөвтөөд унтаад өрхөрөөд байхлаар одоо зураг авахд их хэцүү гэтэл цаг хугацаа богинохон байдаг. Тийм учраас бид нэр бол их шалмгаа янз янзын газрууд нь очиж богино хугацаанд амжуулж авах гэж одоо их хичээж байлаа. Тэр дундаа дуудаад ч одоо наанаас нь янз бүрийн чимээ имээ гаргаад ч хүн тоохгүй. За тэгэл хулсаа идэл залхуураал тэгэл одоо буруу хараа гэвчээдэг. Үгүй бол зарим одоо гэрэл зурагчид богино хугацаанд ирэхэд тэр өөрсдийн одоо нөх оромж руу орчоод гарч ирдгүү тэгээд унтаад яадгүй тэгээд хэдэн цаг хүлээгээд болдгоо энэ төр гэж бас ярьдаг. За бидэнд бол аз таарахад бол хэд гурван нозоорсон нөхцөл унтахаасаа гадна бас ганц нэг хөөрхөн одоо бамбруушууд одоо ийш тийшээ явцгааж одоо хөдөлж ингэж байх юм. За тэр дундаа одоо нэг хятадхан бидэнд судлаач хэлж ийсэн. Та нар их азтай байна. Манай одоо панданууд их сэргэлэн байна. Тэр дундаа одоо хамгийн хурдтай хөдөлгөөнтэй тийм байгаа үе нь байна энэ төр гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэдний хоорондоо удаан алгуур одоо ноцолдож ингэж нэгэнтэйгээ ингэ тоглож байгаа байдлыг ингээ харахад үнэхээр удаан хөдөлгөөнтэй амтын юм гэж. Гэхдээ энэ бол панда хувьд бол чавхдах мэт хурдан хөдөлгөөнүүд нэг нэ. Эннээс илүү хурдтай хөдөлдөггүй хамгийн хурдан хөдөлж хамгийн идэвхтэй сэргэлэн байгаа үе нь ийм юм а гэж. За тэгээд бид бол
том одоо эмжнээс нь ахуулаад одоо эр том баавга жижиг одоо шинэ бамбруу шүү тэднийг одоо бүгдийг нэг богинохон хугацааны дотор баг шатууга өөрсдийн боломжийн хэрээр зураг авчих одоо боломж бүрдсэн нь бидний хувьд л бас дэлхийн ховор амьтныг үзэхэд азтай юм гэсэн одоо сэтгэл төрж өөрсдөө бас хөөрцгөөж байлаа. За тэгээд пандагийн одоо дурсгал бэлэг дурсгалын зүйлс олон бий. За энд ирсэн хүмүүс заавал эндээс юм авдаг. Өөрөөр хэлбэл энийгээ дагаад танин мэдэх юм болоод үйлчилгээний за мөн одоо жишээ нь бэлэг дурсгалын олон зүйлүүд одоо хүмүүс авдаг учраас мөн одоо ийм төрлийн одоо аялал жуулчлалын бизнес нэлээд одоо гүнзгий хөгжсөн. Ер нь аялал жуулчлал маш их хөрөнгө оруулж түүнийг анхаарал татуулж түүнийг одоо шинэ хүмүүст хүргэж хүмүүсийг татаж байх нь чухал юм. За энэ Чиндүү хотын ойролцоох хаанданы одоо жишээ том цэцэрлэг төр байдаг юм байна. За энэ л хаандаг үздэг хил хэдэнсэг байдаг болтой бид нар яруу байсан учраас хамгийн гол нэг том хэсгээр нь үзлээ. Хаанда их залхуу лазан амьтан учраас бид нар төдийг нь богино хугацаанд зураг авах боломж бага байлаа. За түүнээс гадна банда бол ерөөсөө энэ дэлхий дээр ховордож байгаа хоёр үндсэн шалтгаан байна гэж үздэг юм байна. За нэг нь бол өөрийн эзэмшил газартай бусдаа нийлүүлэнд оролцдоггүй тийм одоо лазан амьтан. Тийм учраас одоо үржилэн хоошилдог юм цэцтэй зүйл. За нөгөөх нь бол хэвшлийн үржлийн үедээ 200 грамм жижигхэн одоо бамбруу гаргадаг учраас тэр бамбруушаа өсгөх явцдаа 3 сар тийм жижиг хэмжээгээр байдаг. Өөрөө лазан амьтан учраас дээр нь тэртих унтах одоо ингээд дараад өөрөг нь эрсдэлд оруулдаг учраас ихэнх одоо жижиг бамбруушнууд одоо өсөлтөнд оролцоогүй. За тэр хооронд бас одоо тийжэл ихтэй янз бүрийн эрсдэл таадаг учраас өсөлт нь маш их хэцүү байгаа учраас пандаг бол дэлхийд дээр өсдөггүй гэж үздэг. За сүүлийн үед судлаачид бол ихэвчлэн энэ пандаг бол тусгай зориулалтаар ийм одоо цэцэг төрөлгдөн орчинд за лабораторид янз бүрийн байдлаар өсөж болсон учраас панда дэлхийд дээр одоо сүнх аюулаас одоо аврагдсан амьтан. За нөгөөтэйгүр дэлхийн ертөнцөөрөө энэ амьтны зан төрх хаврдлын шалтгаан тэр бүхэн бол их хүнтэй чухал зүйлийг үүсдэг учраас дэлхийн одоо хаврдсан амьтны гол одоо бэлэгдэх юм байна. За панда бол одоо өнөөдөр дэлхийд дээр 1000 хүрэхгүй тоогоор байж байна. За тэрний ихэнх нь бол одоо энэ Сичуан мужид, Шанси мужид бий. За та бүхэн нэг баримт киноны онцгой юмыг за тэр улаан нялцгай жижигхэн амьтныг төрүүлнэ. За тэгээд энэ жижигхэн амьтнаа бол өөрөө одоо ачилж тордож чаддаггүй нөгөө залхуу наазгай учраас дээр нь гараа хөвчдөг. Тэгээд дараад одоо жишээ нь алчдаг гэх мэт байдаг учраас үржил ховор мөртлөө дээр нь одоо үржлийн юм эрсдэлтэй. Тийм учраас одоо энэ панда үржүүлгийн төв гэж одоо дэлхийд дээр бий болоод энэ ховор усж байгаа өгөөрдөм амьтныг дэлхийн хамгийн нэртэй одоо жишээ нь чухал амьтан болгож ингэж одоо үржүүлж аварч чадсан бол хятадуудын төдийгүй дэлхийн олон улсын байгууллагын чухал зүйл юм а гэж ингэж хэлдэг. За бид нэр цаг хугацааны хувьд бол богинохон за хятадын торгоны музейд торгоны соёлд бол ялангуяа Сичуаны торго хоргоо Сичуаны алтан утас Сичуаны уран хатгамал гэдэг бол их алдартай. Тэр хятад ямар алдартай вэ? Хятад дотор Сичуан одоо алдартай байна гэдэг бол их сонирхол татсан учраас хэдийгээр бидний аялын төлөвлөгөө хойшилсан ч гэсэн музейг нь одоо арай хаалгалгүй зөвхөн манай багийнханд үйлчилж инглээ. За торгоны одоо жинхэнэ хөр хорхойн торгон утас гэдэг чинь одоо ямар байдалтай байдгийг гэдэг бидний биеэрээ анхны дээжүүдийн одоо барьж үзэж байна. Энэ музей их том музей бүтэн өдөр үздэг хэдэн 10,000 одоо үзмэртэй. Гэвч бид нар бол энэ бараг хар гүхээр шахуу одоо энэ музейг бол дундуур нь туулаад гол чухал хэсгүүдийн үзээд ингээл одоо гарахаас өөр аргагүй байлаа. Түүнээс одоо энэний музейн тэр одоо дотоод байдлыг дэглэсэн за музейн баялаг байдал нүдэг булаасан олон одоо жишээ нь урлын зүйлс торго хоргой уран хатгамлын одоо зүйлс нь үнэхээр хятадын одоо алдарт зүйлийг хамгийн одоо жинхэнээр надад үзэх болцоо байлаа л да. Яг энэ Ховгийн хааны чайбай хатгам байна. Энэ одоо хорог болоод энэ хоргойд одоо монголчуудын оруулсан хувь нэмрээр чайбай хатны удирдлагын дор энэ алтан утсаар одоо жишээ нь торгыг ихэх ийм одоо том давлага бий болсон гэж одоо энэ Чиндүүгийн музейд байна. Өөрөөр хэлбэл хятадын торго
хоргоон одоо үйлдвэрлэлд Монгол хатан чайбыгийн одоо үдирсэн түүний санаачлагаар одоо Хятадын нэг том алхам бий болсон юм а гэж хэлсэн байна. За аргагүй одоо чинь монголчууд нэгэн үед Хятад засаглал тогтоож исэн учраас Хятадын одоо соёл технологийн хувьд янз бүрийн уул мөрүүд байдаг. Тэр уул мөрийн нэг хэсэг л одоо энэ музейд хүртэл ийм алслагдсан хязгаарнуудад одоо байж байна гэдэг нь сонирхолтой санагдаж байлаа. За энэ Чингис хааны хөргөөр хийсэн том торгон энэ зураг байна. Энэ зураг бол одоо 4500 доллараар одоо зархаар энэ одоо музейд тавьсан. Богд эзэн Чингис хаан гэдэг энэ бол маш нарийн технологи хийсэн. Энэ музейд байж байгаа үнэтэй хэдэл пандагийн гол одоо торгон зургуудтай адил энэ Чингис хааны хөргөг бол бид нэр ингэж тавьж байгаамаа гэж ингэж ярьж байна. Өөрөөр хэлбэл монголчууд Хятадын торгоны технологиг сайжруулахад мөн одоо хоргооны технологиг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг нь энэ музейд байгаа баримтуудаас тодорхой байна. За ингээд цаашаа музейг одоо үзээд яваад байхад манай хэдл одоо янз янз юм сонирхоод богино хугацаанд үзэх учраас ингээд залгуулаад цаашаа явж байна. Энэ торгон үйлдвэрлэлийн утсаар хотоо торгох гэж одоо шинэ гэрэл зургийн торгох гэж энэ Тэншапын удирдагч хөргийг одоо хийсэн байна. Энэ бичгүүд бол ерөөсөө яг бэрийн тийм нарийн гоё одоо хийсэн байна. За ингээд одоо жишээ нь торгон урлалын олон одоо гайхалтай тийм одоо үзмэр урлал соёлыг одоо эндээс харж болох ийм юм. За тэр дундаа одоо жишээ нь олон одоо гайхамшигтай зүйлийн дотор одоо манайхны энэ үзэж байгаа гэрэлтэгч пансан дээр хийсэн торгон хатгамал гэж. За энэ бол одоо үнэхээр одоо хилээд одоо барахгүй. Өөрөөр хэлбэл хялгасны нарийн ширхэг шиг тийм одоо нарийн ширхүүдээр энэ гэрэлтэгч панс дээр одоо загас буюу усны одоо амьдрал. За тэр үеийг л хүмүүсийн амьдрал, ахуйн амьдралын олон төрслүүдийг нарийнаар хийсэн. Хэдэн жил 1-2 одоо чинь уран хатгамалчид одоо хатгадаг тийм одоо нарийн нинжааны ажил байдаг юм а гэж одоо бидэнд хэлж байлаа. За энд бол манай гэрэл зурагчид харин одоо зураг авах боломж цагж байгаагүй, хоёрдугаарт одоо зөвшөөрөл энэ төргээд юм байдаг учраас болдгүй. За хаад язгууртнуудын хувцсыг одоо хийдэг энэ Сичуаны одоо торгоны одоо жишээ за одоо та бүхэн харж энэ навчин дээр навчидээ байж байгаа нарийн цагаан өтнүүд л бол торгоны хөр орхоо. За хөр орхоог ингэж одоо жишээ нь үржүүлээд энэ үржүүлгийнхээ явцад хөр орхоонууд маань өөрийн одоо шүлсээрээ өөрийнхөө одоо жишээ нь өндөгний үүрийг за мөн одоо жишээ нь шүлснийхэн тийм одоо зүйлсийг одоо бий болгодог. Тэдгээрийн одоо жишээ нь олборлож аваад ингээд одоо торгоо үйлдвэрлэдэг. Жишээлбэл энэ торгоны орны одоо жишээ нь хүнжлийн одоо оруулах гэхэд энэ торго бол маш ховор торгын чинь $1000 гэлүү нэг орны бүтээлгэл одоо байх жишээний тийм нарийн одоо жишээ нь тансаг ганц нэг хуваар хийгдсэн зүйлүүд хүртэл байдаг юм байна. За энэ торгоны музейгээр орсон бид нэр Хятадын соёлын тэр дундаа нэг сонирхолтой зүйлийг үзүүлэх гэж ингэсэн хэрэг. Ингээд гэрэл зургийн аялал маань цаашаа Сичуан мужид шансийн мужаар үргэлжлэнэ. Үзэгчид та бүхэн бидэнтэй хамт байж энэ хугацаанд Хятадын одоо соёлын зарим хэсгүүдээр аялсан та бүхэнд баярлалаа.